Сайн мэн үү? Шинэ хэрэглэгчдэд зориулсан түгээмэл асуултад товч үүсэх заавартай танилццгаая. Энэ үйлчилгээг маань чатбот хуудасны үндсэн автоматжуулалт хэсгийн хамгийн дээд талд байрлаж байгаа. Энэ үйлчилгээг харилцан яриа эхлүүлэгч гэж нэрлэдэг. Тохируулах товчон дээр дааж үүсгэцгээе. Зүүн талд товч үүсэх хэсэг, баруун талд үүсгэсэн товчны цаагуур харагдах болно. Зүүн талд байрлах асуулт нэмэх товчон дээр дарсцгаая. Дарсны дараа товчоо нэрлэх хэсэг, товчондоо илэх мессеж тохируулах хэсэг нэгдэх болно. Эхлээд товчондоо хаяг байршил гэж нэр өгье. Хаяг байршил. Дараа нь товчондоо илгээх мессеж тохируулахын тулд хариу мессеж хэсгээс мессеж сонгох хэсгийг даръя. Зүүн талд таны идэвхтэй байгаа автоматжуулалтын хэсэг харагдана. Миний хувьд хаяг гэсэн автоматжуулалт идэвхтэй байгаа. Автоматжуулалт дээрээ дарах үед баруун талд илгээх мессежний загвар гарч ирэх болно. За автоматжуулалт дээрээ даръя. Баруун талд нь мессежийн илгээх загвар нь харагдана. За баруун доор байрлах сонгох товчлуураа даръя. За хоёр дахь товчлуураа нэмэхийн тулд асуулт нэмэх дээрээ даръя. За хоёр дахь товчондоо утас гэдэг нэр өгөөд одоо идэвхтэй автоматжуулалтаа сонгохгүйгээр шинэ мессеж үүсгэх товчон дээр дарж шинээр автоматжуулалт үүсгье. За шинэ триггер дээрээ дараад мессежнээс түлхүүр үг илрүүлэх дээр дараад түлхүүр үгэндээ утас гэж нэрлээд хадгалах товчлуураа даръя. За баруун талд нь илгээх мессежээ тохируулъя. Дээр нь дараад текст блок дотроо утасныхаа дугаарыг бичээд баруун дээр байрлах идэвхжүүлэх товчон дээрээ дарж хадгалъя. Хадгалсны дараа харилцаараа эхлүүлэгч хуудсан дээр буцаж ирнэ. Утас товчлуурын дээр нь дараад үзэнгүүт шинээр үүсгэсэн автоматжуулалт маа сонгогдсон байх болно. За баруун дээр байрлах нийтлэх товчлуураа дарж энэ товчлууруудаа мессенжертэйгээ холбоё. За амжилттай нийтлэлээ. За энэ товчлууруудаа шалгацгаая. Пэйжийнхаа мессенжерийг нэгээд харах үед хоёр товчлуур маань нэмэгдсэн байгааг харж болно. За туршицгаая. Эхнийх буюу хаяг байршил. За хаяг байршлын маань мэдээлэл хүрээд ирлээ. Анхааруулж хэлэхэд харилцан яриа эхлүүлэгч товч зөвхөн харилцан яриа эхлээгүй үед харагдах бөгөөд аль нэг талаас чат бичиг тохиолдолд дахиж харагдахгүй гэсэн үг.